Та бүхэн сайн байцгаана уу? Урилгуул өвсөн багшийн амарлан оршихуй шэнэ хичээл. Цааш үргэлжилж байна. За бид одоо энэ хичээл дээр уг нь хүмүүсийн асуултанд хариулахгүй. Тэгсэн ч ихсэн ганц хоёр хүмүүс тэр бидний төвлөрлийн объект болох хар чулууны талаар тодруулан асууж байгаа учраас тэр чулууны талаар тайлбарлаж өгье. За ингээд төвлөрлийн объект юм ямарч яагаад бөөрөхий байгаа юм бэ гэхээр энэ ямарч юм өнцөггүй, өв сэвгүй байх юм бол төвлөрөхөд илүү амар байдаг. Өнгө нь хар байгаа нь ямар учиртай бэ гэвэл таны нүдэнд тийм байх нэвтэйхэн. Таны нүдийг ядраахгүй гэдэг утгаараа энэ хар өнгөтэй байвал зүгээрээ. За ингээд өмнөө тавьсан тэр объектыг бид харна мэдээж эхлээд харж сайн тогтоож нүүдэлж авна. Тэгээд дараа нь харахгүйгээр тэрийг бясалгана. Тэгтээ эхлээд нүдээр бид харах учиртай учраас нүдээ хамгаалахын тулд тийм гялалцсан гялтгансан биш жирийн даруухан бараа өнгөтэй байх нь зүгээр юм аа. Үүнээс гадна хар өнгө ерөөсөө хүнийг их тайвшруулдаг тийм үн чанартай. Тайтгаруулдаг. Яагаад ийм тайвшруулах чанартай байдığım бэ гэхээр энэ янз бүрийн хурцтод өнгө биш учраас биднийг сатааруулахгүй байхад тустай байдаг байна. Яг энэ шалтгаанаар дөрсөн ч гэсэн хэлбэр нь ч гэсэн дөрвөлжин биш, гурвалжин биш ийм дугуй өнцөггүй байх нь илүү дээр юм аа. Тэгэхээр үндсэндээ ямар ч өнгө байж болно гэсэн үг. Уг нь бол ямар ч өнгө та өнгөтэй өнгийн диск төрсөлсөн ч болно. Тэгэхдээ яг аль нь дээр юм бэ гэдээ аваад үзэх юм бол харан дээр байдаг юм аа. Ерөнхийд нь хэлэхэд бяцлаглалын объект болгож юу сонгох вэ? Юу ч байж болно үндсэндээ. Энэ бол тоо томшгүй шүү дээ. Тоо томшгүй хязгааргүй энэ олон төрлийн зүйлээс алийг ч сонгосон бяцлаглалын объект болохын хувьд бол болно. Тэгвэл энд бид яавал илүү хурдан төвлөрөх вэ? Юу байвал биднийг илүү сатааралгүй, илүү хурдан одоо цагтаа орох вэ гэдэг дээр л яриад байгаа шүү дээ. За ингээд амарлан оршихуйн шамаата бяцлаглалыг хийхийн тулд олон зүйлийг та бэлдэж болно. Маш сайн биеэ бэлдэж, маш сайн эхлээд дурдал төвлөрлөө ингэж хичээж агаад бяцлаглалтаа орж болно. Тэгэхдээ хамгийн багаар бодоход бидэнд юу хэрэгтэй вэ гэдгийг л бид энд яриад байгаа юм шүү дээ. Жижигхэн бөөрөхий харч чулуу. Тэр байхад эхний ээлжинд хангалттай. Түүгээр зогсохгүй 4 янзын йог гэж байгаа бидэнд. Энэ бол одоо бас л бэлтгэл юм. Яст мэлхийний йог, тарвагны йог, туулайны йог, нялх хүүхдийн йог гэд. Ийм 4 янзын йог байж байгаа. Тэгэхээр энэ бэлтгэлийн энэ 4 йогийн яст мэлхийний йог нь юу юм бэ гэх юм бол бидний биеийн байрлалыг хэлж байгаа. Тарвагны йог гэдэг нь одоо чив чимээгүй хөдөлгөөнгүй байхыг хэлж байгаа. Яг ичээндээ орцсон тарвах шиг. За ингээд туулайны йог гэдэг нь бидний нүдийг хэлж байгаа. Нүд бол нээлттэй. Нүд нээлттэй яг туулай шиг. За ингээд хүүхдийн йог гэдэг нь одоо бидний сэтгэл яг хүүхдийн сэтгэл шиг байх хэрэгтэй гэсэн үг. Альва юмд шүүмжлэлтэй хандахгүй бүх юм болгонд нээлттэй хүүхэд тийм байдаг штэ. Тэгэхээр бяцлаглалын явцад бидний сэтгэл яг энэ хүүхдийн сэтгэл шиг байх ёстой гэсэн утгатай юм. Тэгээ энэ бүхэн бол бүгдээрээ энэ шинэ бяцлаглалыг хийх хэл бэлтгэл юм. За энэс гадна одоо маш олон янзын бэлтгэл мөн байх бололцоотой. Тэгэхдээ ядаж л бид дор хаяжийн 4 йогийн одоо хийж зөв сууж, зөв амьсгалж, зөв сэтгэлээ
төвлөрүүлж байж шинэ баслаглыг хийнэ гэсэн үг. Одоо бид ингээд бясалгал хийгээд үзье. Яг энэ одоо Амарлан оршихуйн 9 үе шатын дагуу одоо миний зааварчилгаагаар та бүхэн төвлөрөх гээд энэ төвлөрөх тогтоох бясалгал хийх гээд оролдоод үзье. За энэ Амарлан оршихуйн 9 үе шатыг энд нэг удаа давтан хэлээд үзье. За хамгийн түрүүнд сэтгэл тайлбах гэж байгаа. Хоёрт үргэлжлүүлэн тайлбах. Гуравт засан тайлбах буюу нөхөн тайлбах. Дөрөвт ойрхон тайлбах. Тавд сэтгэлийг хөглөх гэж байгаа. За ингээд 6-ад сэтгэлийг амарлуулах, 7-д сэтгэлийг машид амарлуулах, 8-д нэгэн үзүүрт төвлөрөл, 9-д нь тэгш агуулах уу гэсэн. Ийм 9 үе шатыг бид дамжиж шамаатад хүрнэ. Энэ удаад бид нэг эхний шатыг нь ч гэсэн дадуулаад үзье гэж бодож байна. За ингээд үе шат болгонд 1 2 гэдэг энэ үе шат болгонд бидэнд энэ 6 хүчний 1 мөн сэтгэл тогтоох 4 төлөвийн 1 заавал хэрэгтэй гэж өмнөх хичээлдэр бид дурдсан байгаа. За одоо бид дөнгөж эхний шатыг хийж үзэж байгаа учраас эхний шатанд сонсголын хүч байхад хангалттай. Нөгөө 6 хүч гэж ярьсны хамгийн ихнийх нь сонсохын хүч байна шүү дээ. Тэгэхээр энэ сонсголын хүч 1-р шатанд хангалттай. Тэгвэл 2-р шатанд ороход сонсохын хүч хангалтгүй. Одоо бидэнд бодохын хүч хэрэгтэй. Тунгаан бодох хүч хэрэгтэй байна. Яагаад гэвэл бидний боддог сэтгэл бидний сонсдог сэтгэлээс илүү хүчрхэг. За тэгэхээр одоо ойлгомжтой болсон байх сэтгэл тайлбах гэхэд бидэнд сонсголын хүч хэрэгтэй. Тэгвэл үргэлжлүүлэн тайлбах гэдэг 2-р шатанд бидэнд бодлын хүч хэрэгтэй. За тэгвэл нөхөн тайлбах гэдэг энэ 3-р шатанд сонсголын хүч хангалтгүй, бодлын хүч, боддог сэтгэл мөн хангалтгүй. Одоо бидэнд дөрвөлтлийн хүч хэрэгтэй. Та сэтгэлээ объект дээр талбайд үргэлжлүүлэн талбайд байж итл алдчих юм бол дөрвөлтлийн хүчээр эргүүлээд авчрах нь шүү дээ. За тэгвэл ойрхон тавих гэдэг 4-р шатанд бид сэтгэлээ алдхаа болно гэсэн үг. Энэ шатанд мөн бидэнд дөрвөлтлийн хүч хэрэгтэй. 3-4-р шатанд хоёуланд нь бид дөрвөлтлийн хүчээр хүрнэ. За ингээд сэтгэлээ тогтоогоод байж итл алдчих юм бол алдсан тэр даруйда буцааж авчираад тавьчихна. Буцаагаад нөгөө бяцлаглын объектээр анхаарлаа тавьчихна. Ингээд энийг одоо сэтгэлээ хизээч алдахааргүй тэр төвшөнд хүрэхэд бид 4-р шатанд хүрнэ. За ингээд автан хэлэхэд сэтгэлээ бид анх төвлөрлийн объектн дээр тавихыг бид сэтгэл тайлбах гэдэг эхний шат. За ингээд үргэлжлүүлэн алдаад буцааж авчираад үргэлжлүүлэн тайлбахыг бид 2-р шат гэж. Тэгвэл 3 дахь шатанд яах юм бэ гэвэл алдсан даруй тэрхэн мөчтөнд буцааж авчираад тавих. Энэ 3-р шат. 4-р шатанд хүрэхэд та ямар ч гэсэн тэр төвлөрлийн объектноос сэтгэлээ алдахааргүй болох нь шүү дээ. За ингээд энийг жишээгээр авч үзүүлэх юм бол одоо сахилгагүй хүүхэдтэй айл байлаа гэж бодъё. Дуулуургүй хүүхэдтэй. За юуны төрөө тэр хүүхдийг авчираад энд суулгана. Чи энд суу. Тэр хизээч чамайг сонсохгүй суусан ч гэсэн яваал өгнө. Нэг байранда хизээч тогтохгүй.
За ингээд тийм хүүхдийг та хажуудаа авчираад энд суу гэд ингээд суулгалаа шүү. Тэгээ тэрний нэг удаа тэгж сууж байгаа нь хангалтгүй. Тэр тэндээ ингээд суугаад л байгаасаа гэж та хүсэж илаа шүү. Тэгээ тэрийг нь бид энэ үргэлжлүүлэн тайлбартай зөвлөж байгаа. За ингээд хүүхэд тэндээс ингээд хөдлөх гээд босхтой зэрэг л та шууд гарнаас нь шүүрээд ав. Тэр даруй шүүрээд авахыг 3 дугаар шат гэж байгаа. Хүүхэд бослоо, та гараас нь татаад суулгалаа. Үгүй ээ, буцаа суу. Гээ суулгана. За ингээд гарнаас нь бариад авчих 3 дугаар шат гэсэн. Тэгвэл 4 дахь шатанд та тэр ингээд хөдлөлөө босох гээд хөдлөлөө ч гэсэн та тэрний гараас нэгэнт барьсан учраас тэрийг алдахааргүй болцсон байна гэсэн үг. Тэгээ энэ 4 дугаар шат нь бол тэр хүүхэд бараг босхоос ч өмнө зүгээр босхийг завдаад хөдөлж эхлэхдээ зэрэг л та гараас нь татах нь шүү. Үгүй ээ. Үгүй шүү гэт. Тэгээ за бараг энэ хөдөлж эхлэх нь байна шүү гэж сэжгэлсэн даруйдаа бариад тогтоох нь шүү. Алдахааргүй болно л гэсэн үг. За энэ жишээн дээр одоо гарныхаа атгалтыг чангаруулнаач гэдэг юм одоо юу гэж зүйрлэнэ үү хамаагүй ямар ч ихсэн тэр хүүхдийг гараасаа алдахааргүй болохыг бид 4 дугаар шатанд орлоо гэж үзэх нэ. За одоо ингээд та гараас нь тавихгүй ингээд бариад хажуудаа суулгаад байхаар тэр хүүхэд яана гэж тэр хүүхэд нойрмоглоод эхэлнэ. Унтаад өгнө гэсэн үг. Тэр сахилгагүй энэ тэргээр үгэнд орохгүй гүүгээд байгаа хүүхдийг та авчираад сахилгад оруулаад хажуудаа намхан суулгацсан шүү. Одоо тэр яах вэ гэхээр одоо тэр унтаараад эхэлнэ. Тэр 5 дугаар шатанд хүрэхийн өмнө бидний сэтгэлд угаасаа тийм унтаарах тийм чанар нь агуулгдчихдаг байна шүү. Тэр сэтгэл за би ч ингээд тал тийшээ хэсүүчлээд явхаа өнгөрлөөдөө гэж бодохдоо зэрэг тайвшраад унтах тал руугаа хэлбиж эхэлдэг байна. Аль 4 дугаар шатанд хүрэхэд л тэр сэтгэл за би ч явхаа нь өнгөрлөөдөө гэд ойлгоцсон байгаа. Тэгэхээр 5 дугаар шатанд яах вэ гэхээр унтаарах тал руугаа илүү хэлбиж эхэлнэ. За ингээд живэх одоо тэр живэлт рүү орохоос өшөө тийм арга зам түнд байхгүй болж байгаа юм л да. Энэ бол сэтгэл автоматар ийм байдалд ордог байна шүү. Тэгэхээр та бүхэн анзаарч 4 дугаар шатанд 3 дугаар шатанд тэрийг явахыг завдахтай зэрэг та дурдлын хүчээр бариад тогтоочно. Тэгвэл 4 дугаар шатанд явах оролдлого хийхээс өмнө та таниад барьчихна гэсэн. Таниад барьчихна. Тэгэхээр 5 дугаар шатанд тэр нь живэлтэнд орохоос шүү аргагүй байдалд орох нь шүү дээ. Ингээд зөөлөн хэлбэрийн хөнгөнөөр нойрсод эхэлнэ гэсэнтэй адилхан. Тийм байдалд орно. Тэгэхээр биднээс хүүхдийг одоо унтах цагтаа л унтаасаа гэж бодохоос биш бас байнга унтаад байгаасаа гэж бид бодохгүй шүү дээ. Бид хүүхдийг байнга унтуулад авах сонирхолгүй. Тэгээд ч бидний энэ амарлан оршихуйн бяцлаглалын хувьд сэтгэлийг бүр амраад унтаад өгөөсэй гэж бид хүсэхгүй байгаа. Тэр бидний зорилго биш. Тэгэхээр ингээ 3-4 цаг би бяцлагаад босоод ирсэн гэж ярьж байгаа хүмүүсийг яагаад би та бяцлагсан биш байна гэж яриад байгаа вэ гэхээр та зүгээр сайхан хөнгөхнөөр нойрсож байгаа л босч ирсэн гэсэн үг. Тэгэхээр хүүхдийг цаг үргэлж унтуулад авах сонирн биш. Бид угаасаа тэгдүү шүү дээ. Ямар амар юм бэ? Манай хүүхэд 24 цагаар байнга л унтж байхын миний сэтгэл амгалантай гэж бид ярьдаггүй шүү дээ. Тэр бас байнга унтаад авах нь бидний сонирхолд нийцэхгүй байгаа. Хэдийгээр бид хүүхэд энэ тэргээр ингээд замбраагүй захиргаагүй гүүгээд байгаасаа гэж хүсэхгүй байгаа боловч бас унтаад өгөөсэй гэж бид бодоогүй ч. Яг энэ хоёрын завсарт байх гэдэг шүү дээ. За ингээд одоо энэ 5 дугаар шатанд бид сэтгэлийг хөглөх гэдэг.
тийм шатанд хүрч. Ингээд унтаараад ирэхдээ зэрэг хөөй унтахгүй шүү гэд дуудаа сэрэж агаад маягтай. Төрөө нөгөө босоод гүүх гэхт нь үгүй шүү энд суусан чихтэй байна шүү гэд бид байр тогтоосож тэрнтэй адилхан одоо унтаарах тийшээгээ ороод ирэхдээ зэрэг хөөй сэрээ шүү гэж дохих маягтай, сэрэх маягтай тийм үйлдэлийг бид хийнэ гэсэн үг. За тэгэхээр эхний шатанд хүүхдийн тэр сонсох ухаан гэдэг юм уу, сонсдог сэтгэл нь ажиллаж байгаа. Хүүхэд бол ерөөсөө сонсно. Яг хэлсэн тэр агшин сонсно, дараачийн агшинд мартна. Тэгэхээр хүүхдийн тэр боддог сэтгэл нь ажиллахгүй шүү дээ. Боддог сэтгэл нь ажиллахгүй, зөвхөн сонсдог сэтгэл ажиллахаар тэр нь тийм хүчрхэг биш учраас маш их ядаргаатай гэх юм уу. Эцэг ихэн багш нар нь ер нь бол тийм бага насны хүүхэд харж байгаа хүмүүс бол маш их ядардаг штэ. Тэрний учир нь бол энд байдаг байна. Хүүхдийн зөвхөн сонсох сэтгэл ажилтдаг. Тэгээ тийм болохоор л би ч ядраал, тэр хүүхэд ч ядраал, бид хоёр араасаа хөөцөлд сураагаад ингээл аль нь ядраал таардаг штэ. Үүнтэй адилхан бидний сонсдог сэтгэл тийм их хүчрхэг биш, тийм удаан үргэлжилж хадгалаад явж чаддаггүй учраас цаашаа үргэлжилж чаддаггүй учраас бидэнд сэтгэн боддог тэр сэтгэл маань хэрэгтэй байдаг байна. Тэгэхээр зүгээр л хей битгий гүгээд энэ дээрээ суу гэж хэлэх. Тэр маань бидний сонсдог сэтгэл бахна шүү дээ. Тэгвэл тэр тийм хүчтэй биш байгаа юм чи одоо бид яах вэ гэвэл тайлбарлаж хэлж өгөх хэрэгтэй. Яагаад энэ тэргээр ингээ гүгээд иж болохгүй байгаа юм? Яагаад энд ингээ томоотой сууж явах хэвтэй гэдгийг тайлбарлаад хэлээд өгөх юм бол энэ нь бидний одоо бодлын сэтгэлтэй, сэтгэн бодохын сэтгэлтэй илүү ойролцоо гэж үзэж болно. За ингээ тайлбарлаад өгсөний дараа тэд биднийг тэр хүүхэд бидний үгийг сонсноо гэж бид найдаж байгаа. Тэрнтэй адилхан бидний сэтгэл биднийг сонсоод тэр анхаарлын объектн дээр яг ингээд байж гинэ гэж бид гордож байгаа. Гэтэл байдал яг бидний хүсснээр болдоггүй. Тэг бидний сэтгэл бол яг л тэр сахилгагүй хүүхд шиг тийм л байдаг байна. За тийм учраас энэ 1-2 дугаар шатанд бидэнд энэ 6 хүчнээс гадна одоо энэ бат нэгшилтэй анхаарлын төлөв гэдэг энэ анхаарлын төлөв бидэнд хэрэгтэй байдаг байна. 1-2 дугаар шатанд бат нэгшилтэй анхаарлын төлөв бидэнд хэрэгтэй байна. Тэгэхээр энэ анхаарлын нэгчлэлтэй төлөв гэж юу гэсэн үг юм бэ гэвэл биднээс юмыг зүгээр нэг ингээ барих нэг өөр. Бүр сайн чанга атгаад барих, баттай нэгчлэлтэй атгаад барих нэг өөр. Тэрийг хэлж байгаа. Энэ анхаарал төвлөрлийн 4 төлөвийн нэг нь бидэнд хэрэгтэй гэдэг шүү дээ. За ингээд 1-2 дугаар шатанд бидэнд энэ бат нэгчлэлтэй анхаарал төвлөрөл хэрэгтэй. За тэгээд 3-4 дугаар шатанд бидэнд одоо 3-4-өр барахгүй 7 дугаар шат хүртэл бидэнд сатааралтай анхаарлын төлөв гэдэг ийм анхаарлын төлөв үйлчилдэг байна. Одоо тэр нь бидэнд хэрэгтэй байдаг байна. 3, 4, 5, 6, 7 дугаар шатанд бидэнд бат нэгшилтэй анхаарлын төлөв хангалтгүй бидэнд энэ сатааралтай анхаарлын төлөв гэдэг анхаарлын төлөв бидэнд хэрэгтэй. За энэ юу гэсэн үг юм бэ гэвэл энэ яг шууд орчуулга нь сатааралтай анхаарлын төлөв гэхээр нэг ойлгомжгүй мэт байгаа боловч энийг одоо та бүхэн тайлбарлаж өгье. За энийг та бүхэн ингэж ойлгоно. Тэгэхээр 1-2 дугаар шатанд бидэнд энэ сатааралтай анхаарлын төлөв хэрэггүй юм уу гэвэл үгүй хэрэгтэй. 3-4 дугаар шатанд энэ бат нэгчлэлтэй анхаарлын төлөвөнд хэрэггүй юм уу гэвэл хэрэгтэй. Аль аль нь хэрэгтэй гэсэн үг. Тэгэхдээ яагаад ингэж салгаад байгаа юм бэ гэх юм бол бат нэгчлэлтэй анхаарлын төлөв хэрэгтэй
энэ ингээд байнга хэрэгтэй шүү гэж хэлэхэд хэтэрхий их эрт байгаа учраас 1 2 дугаар шатанд за энэ батны хвчлэлтэй анхаарлын төлөвлөл хэрэгтэй шүү л гэд нэг хэлчихэж байгаа. Эн чинь хэрэгтэй дахин энэ ингээл дахин хэрэгтэй шүү гэдэг нь дараагийнхаа шатнууд дээр гарч ирнэ гэсэн үг. Тэгээ дахин энийг давтан нягчлалтай энэ анхаарал хэрэгтэй шүү гэд давтагдаад яваад ахаараа эн чинь сатааралтай анхаарлын төлөв болчих. Эн чинь дундаа завсралгатай гэсэн үг байхгүй юу? Биднээс ингээд дундаа ямар ч завсралгагүй тийм бат тогтцсон анхаарлын төлөвийг яг энэ төвшөнд бол үүсгэж чадахгүй шүү дээ тэрийг. Тийм учраас бидэнд тийм сатааралтай анхаарал төвлөрөл хэрэгтэй байна. Тэгэхээр 1 2 дугаар шатанд явж байгаа хүнд энийг ингээд давтан ингээл давтан бат нэгчлэлтэйг давтан ингээд хийгээд энэ шүү гэж хэлэхэд хэтэрхий их эрт тэр хүнд бидэнд эхлээд амьсгаа авах тийм зай завсар хэрэгтэй гэсэн үг. Зай завсар хэрэгтэй. Тийм учраас тийм чөлөө өгч байгаа. Амьсгалах чөлөө өгч гинэ гэж ойлгоно. Тэгээд анхнаасаа сэтгэл нь тогтож эхлэх байхад л энийг давтан ингэж анхааралтай төвлөрлийг хэрэглэе шүү гэд ингээ хэлчих юм бол амьсгаа авах зав өгөхгүй байна гэдэгтэй адилхан юм. За ингээд энэ бүхнийг яг сайн ойлгохын тулд бид бяцлагж үзэхээс өөр арга байхгүй. Тийм учраас бид бяцлагалдаа оръё. За ингээд бяцлагалдаа ороход та бүхэн өөрийнхөө бяцлаглалын объект болгоод өөрийнхөө биеийг, өөрийнхөө сэтгэлийг, амьсгалаа эсвэл жижиг бөөрөнхий хар чулуу өмнө байгаа ширээн дээр тавьж агаад ингээд төвлөрлийн объект болгон ашиглаж болно. За ингээд эсвэл өмнө юу ч хамаагүй тавьж агаад төвлөрсөн ч болно. За ингээд өөрийн биеийг хэрвээ бид бяцлаглалын объект болгох юм бол болохгүй газаргүй. Тэгэхдээ бидний бие гэдэг бол хэтэрхий том. Хэтэрхий ийм том учраас бидэнд анхаарлаа алдах, ийш нь тийш нь алдах тийм бололцоо их байна шүү дээ. За ингээд альч талаас нь авч үзсэн жижиг бөөрөнхий харч чулуу бол хамгийн сайн бяцлаглалын объект болно гэж эхлэн сурагчдын хувьд би тэгж бодож байна. Тэгэхээр та энэ чулууны тусламжтайгаар ерөөсөө тэр сэтгэлээ алдсан уу алдаагүй юу гэдгээ шууд мэднэ. Бөөрөнхий харч чулуу алга болоход таны сэтгэл яваад өгсөн байна л гэсэн. Алдагдсан байна л гэсэн. Чулуу тэнд байж лах юм бол таны сэтгэл тэр тэнд байж л байна л гэсэн. За тэгэл заавал чулуу байдаг нь чи юу нэг сайхан эд биш гэл ингээл янз янзаар бодож болно л доо. Тэгтээ тустай чулуу алга болоход таны сэтгэл алга болно гэсэн. Сэтгэлээ алдсан байна гэсэн үг. За ингээд хоёр алгаа хооронд нь урж агаад өөртөө массаж хийн. Чилээгээ гаргаад за нуруугц мөрсөл өөр тохиромжтой байдлаар суугаад эхлээд сэтгэлээ мэдэр. За төвлөрлийнхөө объектыг сонгосон байх хэрэгтэй. Юу ч сонгосон байлаа гэсэн түүнийг сэтгэлдээ маш тод дурслан харж авахыг хичээх хэрэгтэй. Одоо сэтгэлээ
Төвлөрлийн объектээр тогтооно. Төвлөрлийн объект гэдэг нь таны бие, таны амьсгал, таны сэтгэл, эсвэл магадгүй бөөрийнхий харж чулуу таны өмнө байна. Тэрхүү объект дээр сэтгэлэн тогтооно. Сэтгэлэн тогтоо. Сэтгэлээ тогтоогоо зогсохгүй цааш мөн үргэлжлүүлэн тогтооно. Цааш үргэлжлүүлэн төвлөр. Хэрвээ та сэтгэлээ алдчих юм бол түүнийгээ буцааж авчираад дахин тогтооно. Дахин буцааж авчирч сэтгэлээ алдагдсан дэрв буцаан авчирч анхаарлын объектээр тогтоосоор дахиад хизээч алдахааргүй болно. Эхлээд сэтгэлэн тогтооно. Үргэлжлүүлэн талбах. Засан талбах. Нүхэн талбах. Бөөрийнхий харж чулуу. Та энэ бөөрийнхий харж чулууг хизээж дахиж алдахааргүй болно. Бөөрийнхий харж чулууг алдаагүй байсан цагт та сэтгэлээ алдаагүй байна. Бөөрийнхий харж чулуу алдагдахын цагт сэтгэл алдагдсан байна.
Фэсэлолийн объекта бүү алд сэтгэлэн тогтоо. Сэтгэлэн тогтоохын тулд танд сонсголын хүч хэрэгтэй. Үүнээс гадна батнагчлалтай анхаарлын төлөв хэрэгтэй. Үргэлжлүүлэн талбахын тулд танд боддог сэтгэл хэрэгтэй. Сэтгэн боддог сэтгэл. 3 дугаар шатанд сатааралтай анхаарлын төлөв. Анхаарлын сатааралтай төлөв танд хэрэгтэй. Үүний хажуугаар сэтгэлээ буцаан тайлбах дөрвлийн хүч. Дөрвлийн хүч танд хэрэгтэй. Дараагийн шатанд сатааралтай анхаарлын төлөв дөрвлийн хүч хоёр танд хэрэгтэй. Тэдгээрийн тусламжтайгаар та сэтгэлийн объектоос дахиад хизээж алдахааргүй болно. 1-р шат сэтгэлэн тогтооход сонсголын хүч. 2-р шат үргэлжлүүлэн тогтооход сэтгэн бодохын хүч. 3-4-р шатанд дөрвлийн хүч танд хэрэгтэй. Эхний 2 шатанд батнагчлалтай анхаарлын төлөв. Дараагийн 2 шатанд сатааралтай анхаарлын төлөв танд хэрэгтэй. Сэтгэл тайлбах үргэлжлүүлэн тайлбах шатанд батнагчлалтай анхаарлын төлөв. Нөхөн тайлбах өөрхөн тайлбах сэтгэлийг хөглөх шатнуудад сатааралтай анхаарлын төлөв.
За энэ хүрээд бид бяцлаглаа. За гарна. Иймэрхүү байдлаар бяцлахад эхний ээлжинд болно. За шинэ гэдэг бол одоо амарлан оршихуйн тогтоох бяцлал гэсэн үг. За ингээд тогтоох бяцлаглыг хийхэд бидний сэтгэлийн хоёр төлөв маш чухал үүрэгтэй. Нэг нь бол бидний энэ сатааралтай, энэ гадагшаа цацарсан энэ бодлын сэтгэл, үүнийг бид сармагчин гар төрсөлдөг. За нөгөөх нь бидний унтаарсан, живсэн, бүүдийсэн тэр сэтгэлийг бид туулаагаар энд төрсөлдгөө. За энэ живэх гэдэг одоо ойлгомжгүй байгаа бол энэ унтаарсан, бүүдгэрсэн, гуйнгэлсэн, гутарсан, сэтгэл гутралтай, ядарсан, туйлдсан бидний сэтгэлийн тэр талыг хэлдэг байх юм. За ингээд сэтгэлийн догшрол живэлт хоёр бол шамата бяцлаглын хоёр дайсан юм аа. За энийг одоо бидний сэтгэлийн хитрхи итвэхтэй тал мөн бидний сэтгэлийн хитрхи итвэхгүй хоёр талыг хэлээд байгаа. Энэ хитрхи итвэхгүй хоёрын чинь голд биднээс ингээд сэтгэлийг нэг газар тогтоох гэдэг шүү дээ. Нэг зүйл дээр сэтгэлийг төвлөрүүлэхэд бидэнд тохиолддог хамгийн том хоёр дайсан бол энэ хоёр юм аа. Тэгээ сэтгэлийг нэг цэг дээр тогтоох гэдэг маань яг одоо цагтаа оршиж байхыг үндсэндээ хэлж байгаа. За тэгээд бидний энэ сэтгэл тогтоох үйл явдалд маш олон дайсан байгаа л да. Энд одоо саад бэрхшээл маш олон төрөл байгаа. Тэгтээ хоёр том дайсан байгаа нь энэ догшрол живэлт хоёр юм аа. За ингээд живэлт бол ерөөсөө бидний сэтгэлийн маш итвэхгүй байдал, ингээд одоо маш ядарсан, туйлдсан, гутарсан тийм байдлыг хэлдэг бол, за энэ догшрох гэдэг нь одоо хитрхи итвэхтэй байдал гэхээр бидний стрессийг хэлж. Стресс. Зогсоо чөлөөгүй юм бодоод нэг бодлоос нөгөө бодол руу сармагчин шиг ингээд үсчээд тэгээд ерөөсөө ямар ч эмх замраа байхгүй, ямар ч дэс дараалал байхгүй, учир утга гэж тэнд байхгүй тийм бодлууд түм бумаараа ингэж орж ирж байдаг. Энэ сэтгэлийг бид догшрол гэж сармагчингаар зөвлөд байгаа. За ингээ бидний энэ бодол хитрхи олшроод бүр дийлдэхгүй болоод ирэхээр л биднээс эм ууж эхэлдэг. Одоо эмэнд орохоос шүү аргагүй болно гэсэн үг. За яг одоогоор бидний сэтгэл гэдэг тал нь сармагчин, тал нь туулай. Тал нь догшрол, тал нь живэлт болчихсон ийм байдалтай байдаг. За ингээд ихэнх тохиолдолд бидний энэ сэтгэлийг бид сэтгэлийн заан гэж дүрсэлдэг. Энэ заан сармагчин толгойтой болчдөг. Энэ заан өөрөө маш хүчрхэг амтан, тэгээд тарих нь сармагчингийн тарихыг хийгээд үзтээ. Юу болж хуурах вэ? Энэ хүчрхэг галзуу заан тэгээд сармагчингийн тарих хоёр нийлээд нэгдчих юм бол бодоод үзтээ. Хин энийг зогсоож чадах юм? Хин энийг захирч чадах юм? Яаж контролдох юм чинь? Ерөөсө зогсоо чөлөөгүй нэг бодлоос нөгөө бодол, нэг мөчрөөс нөгөө мөчр ингээл дамжаал дүүлэн харайж байгаа сармагчин шиг. Усны ундрах шиг юм оргилсан бодлууд. Бодоол энэ, зовоол энэ, шаналал энэ, бодол нь дахиад бодол үүсгээд, тэр нь дахиад цаашаа бодол үүсгээд ингээл бодол нь зовлон үүсгээд, зовлон цаашаага зовлон үүсгээл. За тэр нь шаналгаа болоо, шаналгаа цаашаа шаналгаа үүсгээл ингээл ерөөсөө бодол. Ерөөсөө л бодлын ертөнц биднийг эзэгэнсэн биш. За тэгвэл
заримдаа энэ заан хүчтэй хүчрхэг амьтан биш үү заан гэж. Энэний тархинд туулайны тархи хийгээд үзтээ. Туулайны тархитай заан. Энэ хоёрын нэгдэл юу болж хувирах вэ? Бүүдгэр, бүрхэг, ядарсан, цуццсан сэтгэл хамгийн муугаар бодоход сэтгэл гутралд орчихсон. Тийм сэтгэл энэ хүчрхэг заанд авцалдахгүй шүү дээ. Тэгэхээр энэ шинэ бяцлаглалын зорилго маань юу юм бэ гэхээр бид энэ зааныг туулайнаас чөлөөлөх, энэ зааныг сармагчангаас чөлөөлөх. Тийм л зорилготой. За тэгэхээр энэ сармагчин туулай хоёроос яаж салах юм бэ гэхээр бидэнд хоёр зүйл хэрэгтэй. Хоёр багж хэрэгтэй. Зэмсэг. Тэр нь юу юм бэ гэхээр дурдал, мэдэмсэр хоёр юм аа. Дурдал гэдэг бол юу шүү дээ? Энэ сармагчин шиг тарих, сармагчингийн тархинд шууд үйлчилдэг ерөндөг юм шүү дээ. Дурдал гэдэг бол догшрлын эсрэг ерөндөг. Тэгэхээр 1, 2, 3, 4-р шатанд бидний сэтгэл ерөөсөө энэ дурдал маш чухал. Яагаад гэвэл бидний сэтгэлийн догшрол их байдаг учраас. Бидний сэтгэлийн сацрал их байгаа учраас тэрийг яг одоо цагт нь авчираад анхаарлыг төвлөрүүлэх ийм дурдал маш чухал. Эхний 4 шатанд хамгийн чухал байдаг байна. Тэгэхээр энэ 4 шатанд бид ерөөсөө анхаарлаа тогтоогоол төвлөрүүлээл тогтоогоол ингээл байна. Энүүнд чинь алдчих юм бол дурдлын хүчээр буцаагаад авна. Дурдлын хүчээр буцаагаад авдаг шин. Дурдл хамгийн чухал ахна шүү дээ. За ингээд 5 дугаар шатнаас эхлээд бидэнд одоо тэр туулайны шинж илүү илэрдэг. Тэр талаар бид одоо дараагийн хичээл дээр ярилцсан. Одоо энд хүрээд бид 5 дайсны талаар ярина. Одоо 5 алдаа гэх юм уу? Бидний энэ бясалгал хийхэд гардаг 5 алдаа гэж бий. За энэ 5 алдаа гэдэг нь юу юм бэ гэхээр хамгийн 1-дугаарт залхуурал. За 2-дугаарт одоо мартамхай байдал гэх юм уу? Бяцлаглалынхаа зааврыг мартчих нь биш. Тэр бол бидний 2 дахь алдаа. За 3 дахь нь гутрал ба хөөрөлт, 4 дахь нь ерөндөг дутагдах, 5 дахь нь ерөндөг ихтэх гэсэн ийм 5 төрлийн алдаа гардаг байна. За энэ эдгээр 5 алдааны хамгийн ихнийх нь залхуурал. За залхуурал яадаг вэ гэвэл бидний энэ бясалгал эхлэхээс өмнө бидэнд үйлчилдэг. Биднийг энэ бясалгалыг хийлгэж эхлүүлэхгүй байх нь ш залхуурлаас болоод. Тэгэхээр биднээс энэ бясалгалыг хийж эхлэхээс бүр өмнө энэ алдаагаа хийцэн байдаг байна. Энэ алдааны эрхэнд орцсон байдаг байна. Тэгээд бид энэ залхуурлынхаа эрхэнд орцсон учраас энэ залхуурал маань биднийг хизээч бясалгалаа хийж эхлэхэд хүргдэггүй. Биднийг саатуулж байдаг. За ингээд залхуурал маань өөрөө дотроо 3 янз. Нэг нь бол ерөөсөө юу ч хийхгүй байх тийм залхуурал. Юу ч хийхийг хүсэхгүй байх тэрийг нэг төрлийн залхуурал байна. Хоёр дахь нь за маргааш болъё гэдэг. Маргааш болъё, дараа болъё. Хойшлуулдаг. Ийм хойш тавих залхуурал байдаг байна. За 3 дахь нь ерөөсөө үргэлж өөр юм хийгээд байдаг учраас. Өөр юм хийхэд цагаа зарцуулаад надад зав алгаа гэдэг. Өөр юмыг өмнөө тавиад байдаг байна шүү дээ. Тэр бол одоо нэг төрлийн залхуурал юм аа. За энэ 3-ын юу ч хийхгүй зүгээр л шулуухан залхуурч байгаа. Тэр нь бол одоо маш бүдүүн хэлбэрийн залхуурал юм. Гадаад залхуурал. За тэгвэл маргааш болъё, дараа болъё гэж хойшлуулдаг маань нарийн хэлбэрийн залхуурал байна. За тэгэхээр
сүүлчийнх нь тэр өөр юмыг эхэндээ тавиад дандаа өөр юмыг урдчлан хийхэд цагаа зарцуулаад байдаг. Тэр залхуурлын хэлбэр нь юу байх вэ гэхээр маш нууц, нуугдмал залхуурал гэж хэлж болно. Өөр зүйлийг хийгээд бяцлаглаа хийхгүй байна л гэдэг чинь нэг төрлийн залхуурал бахна шүү дээ. Өөр юмар шалтгаглаад нэг ёсны. Тэр яаж өстө бяцлал хийхгүй байх вэ гэсэн нэг шалтгаан бахна шүү дээ. Энэ бол энийг бид нуугдмал залхуурал гэж нэрлэж байгаа. Нарийн, маш нарийн хэлбэрийн тэгтээ энэ залхуурал бахна. За энэ юу ч хийхгүй байх бүдүүн хэлбэрийн залхуурал бол маш голдуу бие махбод их байдаг. Бие махбодоор бие махбодоо хөдлөхөөс залхуурсан тийм залхуурал. Тэгэхээр энэ адгуус амьтанд бас байдаг. Энэ бол бүдүүн хэлбэрийн гадаад залхуурал нь адгуус амьтанд мөн адилхан байдаг байна. Тэгэхээр энэ бидний биеийн залхуурал, энэ бүдүүн хэлбэрийн залхуурал бол тийм их дэвшилтэд, хөгжилтэй, дэвшилттэй залхуурал биш байна шүү дээ. Маш доод хөгжлийн, доогуур хөгжлийн амьтанд ч гэсэн байж болдог тийм залхуурал байна. Магадгүй шумууланд ч гэсэн энэ байж мэдгэл юм. За тэгээ матар, могоо бүгдээрэнд нь ч байх болцоот. Энэ бол тийм алдартай, тийм чухаг эрдэмт хүмүүний хийх ёстой залхуурал биш байна шүү дээ. Энийг тэгэхээр би хамгийн үндсэн хэлбэрийн залхуурал, энэ бол бие махбодын залхуурал, энэ гадаад залхуурал, бүдүүн хэлбэрийн залхуурал гэж би нэрлэдэг юм аа. За тэгвэл энэтэй харьцуулахад энэ хоёр дахь төрлийн залхуурал маргааш болёо, дараа болёо гэж хойшлуулдаг залхуурал, энэ бол хүндэл байдаг. Энийг би амьтанд байдаг гэж бодохгүй байна. Ямар ч амьтан за энийг маргааш болёо гэж хойш нь тавьдаггүй. Хүнээс өөр маргааш болёо гэж хэлдэг амьтан байдаг байна шүү дээ. За тэгэхээр энэ бол хүмүүнд байдаг үндсэн залхуурлын хэлбэр байна. Нөгөө эхний юу ч хийхгүй залхуурал бол ерөөсө бүх амьтанд, хамаг амьтанд байна шүү дээ. Шумуул матарнаас ахуулаа бүх амьтанд байгаа. Тэгвэл энэ хойш тавьдаг залхуурал бол хүнд байдаг, тэгтээ хамгийн үндсэн залхуурлын хэлбэр байна. Тэг маргааш болёо гэж хойшлуулж байгаа чи бидний сэтгэл байхгүй юу? Сэтгэлээс өөр тэгж сэтгэх тэр адгуус амьтанд яагаад энэ хойшлуулах залхуурал байдаггүй вэ гэвэл ч гэсэн энэтэй холбоотой байгаа. Энэ чинь бие махбодын залхуурал биш, энэ чинь сэтгэлийн залхуурал байна шүү дээ. За ингээд эцсийн залхуурал нь болохоор нөгөө өөр юмыг урдаа тавиад яг бяцлаглаа болохоор сүулт нь бол өөр юмд цагаа зарцуулаад бяцлал зарцуулах цаг байхгүй. За энэ залхуурал бол одоостой хамгийн дэвшилттэй, хамгийн амжилттай, хамгийн дээд талын залхуурал. Энээс дээшээ залхуурал гэж байхгүй гэсэн үг. За ингээд үргэлж өөр нэг юмыг хийгээд бяцлагалдаа хязгаарч цаг гаргадаггүй ийм залхуурал бол хамгийн дээд зэрэглэлийн залхуурал байна. Завгүй гэсэн үг шүү дээ. Би завгүй, би ийм юм хийгээд завгүй байна, би тийм юм хийгээд завгүй байна гэдэг чинь завгүй байгаа чинь өөрөө залхуурал байна шүү дээ. За энийг өөр талаас нь тайлбарлах юм бол өөр юм хийгээд байна гэдэг чинь бяцлаглыг хийхгүй байхын л нэг шалтгаан байгаа үст. Яаж бяцлал хийхгүй байх вэ гэхээр оронд нь өөр юм хийя л гэсэн үг. Бяцлал хийх зав гаргахгүй л байя л гэсэн үг байгаа үстэй. Тэгэхээр завгүй хүмүүс бол залхуу хүмүүс юм аа. Ашлаарэ. Багш яг тэгж хэллээ. Завгүй гэдэг хүмүүс бол үндсэндээ залхуу хүмүүс юм аа. Хамгийн дээд боловсролын, хамгийн дээд зэрэглэлийн залхуу хүмүүс байна шүү дээ. Одоо хэн байд юм аа? Энэ ертөнцийн хамгийн залхуу хүмүүс бол хамгийн завгүй хүмүүс. Тэд яадаг вэ гэхээр тэд өөрсдийгөө залхуу гэж боддгоо.
бусад хүмүүс ч гэсэн тэднийг энэ бол залхуу хүмүүс гэж хэлдэггүй. За тэд өөрсдийгөө залхуу гэдгийг гадралдагчгүй бүр. Гадралдаггүй болохоор та өөрийгөө залхуу гэж итгэдэгчгүй. Тийм болохоор эний чинь даалд нуугдмал маш нууц төвшний маш гүнзгий төвшний хамгийн дэвшилтэд хамгийн дээд залхуурал гэж нэрлэдэг байгаа юм шүү дээ. Тэгээ та бүхэн ойлгосон баха? Надад цаг алгаа гэдэг чинь хизээч цаг гардаггүй тийм хүн бол хамгийн залхуу хүн байх нь шүү дээ. Бүр юу ч хийхгүй залхуу байж байгаагаасаа илүү залхуу хүмүүс байх нь шүү дээ. Үргэлж завгүй байнга ажил дарагдаж явдаг ёстой нэг амьсгаа авах завгүй тийм хүмүүс чинь хамгийн дээд түвшний залхуу хүмүүс байна. Завгүй гэж битээ хэлээ. Завгүй гэж байгаа чинь л залхуу хэлээд байна. Хинд цаг байхгүй нь тэр хүн бол залхуу хүн. Зав алгаа гэж хэлж байгаа хүмүүс бол үндсэндээ ерөөсөө ярих юм байхгүй, тэр бол зүгээр л залхуу хүмүүс. Энэ буддизм ч үү дээ. Буддизмын үзлэр энэ бол хамгийн дээдлийн залхуу хүмүүс байна гэж. Зүгээр яг сансрын оршихуудаа бол зүгээр тэдэн шиг ажилсаг хүмүүс байхгүй бах л да. Буддизмын хувьд бол тэдэн шиг залхуу хүн байхгүй байх нь шүү дээ. Хүмүүс нийтлэг чанар нь ерөөсөө энэ эхний хоёр залхуурлыг л мэддэг. Энэ нуугдмал нууц дээд зэрэглийнхэн залхуурлыг хүмүүс мэддэггүй, гадралдагчгүй, таньдаггүй. Бид буддистууд үстэй. Буддистууд л энийг таньна за. Энэ гурав дахь хамгийн дээд зэрэглийн залхуурлыг зөвхөн буддист байж ижил таньна. Хөө бидэнд чинь бас нэг гурав дахь төрлийн залхуурал байгаад байгаа юм бэ шүү. Сайн олж харахгүй далд нуугдсан л гадуураа юмар бүрхэгдсэн завгүй хүн шиг байдлаар бүрхчээд л яваад байгаа болохоос биш эн чин цаана хамгийн дэвшилтэд хэлбэрийн залхуурал байна. Тийм болохоор би хүмүүст юу гэж хэлдэг гэж энэ гурав дахь төрлийн залхуурлыг мэдхийг хүсгүй та буддист байсны хэрэггүй гэж би хэлдэг. Тийм биз дээ. Хэрвээ та буддист биш бол ядаж танд энэ гурван залхуурлын хоёр нь л байгаа болохоос гурав дахь нь байхгүй нь шүү дээ. Яагаад гэхээр энэ нөгөө гурав дахь хамгийн дээдлийн залхуурлыг нь бидний энэ буддизмын бус ертөнцид залхуурал гэж нэрлэдэггүй болохоор танд тэр байхгүй гэсэн. Ялангуяа барууныхан. За ингээд барууныхан дотроо герман хэлтэй хүмүүс, германаар ярьдаг улсууд. За тэдний хувьд бол надад цаг алгаа. За надад их цаг байхгүй гэж хэлдэг тийм завгүй хүмүүс ихэнх нь голдуу байдаг юм аа. Би хэтэрхий завгүй байна гэж хэлж байгаа чинь л бясалгал хийхгүй байх нэг залхуурал гэж үзэж шít. Буддизмд маш ухаалаг байгааз маш ухаалаг бясалгал хийхийн оронд завгүй байя. Энд ч одоо бүр хамгийн боловсралтай хамгийн дэвшилтэд гэж хэлээд байна шүү дээ. Тийм арга байх нь биш залхуурлын. Тэгээ би өөрөө ч гэсэн энэ дотор багтсан явж байгаа гэдгийг та бүхэн ойлгоорой. Би өөрөө ч гэсэн бас энэ завгүй гэдэг энэ залхуу хүмүүсийн тоонд би багтаж байгаа. За ингээ хичнээн та сонсохыг хүсэхгүй байлаа ч гэсэн завгүй гэдэг бол залхуу хүн юм аа. Завгүй хүн бол залхуу хүн. Энийг би давтан хэлье. Та одоо ингээд хэтэрхий завгүй бүр ажилдаа дарагдсан амьсгаа авах завгүй байхад чинь би нүүрлүүчэн харж байгаа та бол залхуу хүн байна гэд хэлж штэ. Энэ мэдээж сонсохоо сайхан биш л те. Та өстэй баг зөв юу гэдэг лээ ойлгох завгүй баг ажилдаа дарагдсан явж яхад хүн таныг таавал залхуу байна гэж хэлэх юм бол гомдмоор үсттэй доор хаяж. Тэгсэн ч гэсэн би таныг өнөөдөр таавал залхуу хүн гэж яг нүүрэн дээр чинь хэлж байгаамаа.
Сонсоход хичнээн таагүй байлаач уушлаарай. Таавал залхуу хүн байна. За бидний бясалгал тогтоох бясалгал байна уу? Ямар бясалгал байна? Гэгэрлийн бясалгалд ерөөсөө бясалгалаа эхлэхийн амжаагүй бидэнд саад хийж идэг тэр зүйл бол залхуурал бахнэ. За энэ хүрээд бид өнөөдрийнхөө хичээлийг төр гадаалъя. Дараагийн хичээл дээр үргэлжлүүлэн ярилцъя. За баярлалаа.